За би бол эд залуу наснда үндэсний дэвшлийн намын найрамд дүүрэг хариуцаж үндэсний ардчилсан намын ерөнхий наримчгийн дарга нарын газар ажиллаж байсан инх төвшин гэж хүн байна. За өнөөдөр бол миний төрсөн өдөр. Гэхдээ би 28-7 жилийн өмнөөс одоо манай ардчилсан хувьсгалын их удирдагч юм хүнөөсөн өдөр таарад тэр өдөр чинь уйлж өнгөрөөснөөс хойш одоо төрсөн өдрөө яг гэрчлэгээ авсан өдрөөрөө тэмдэглэдэг болсон. За ингээд энэ зоригийг одоо хүнөөснөөс онц ноцтой хэрцгийгээр хүнөөснөөс хойш өчнөө олон одоо ус төрчдөг үгүй хийлээ. Одоо хамгийн сүүлд хэд Эрвс хамгаалагч Арднаа Сүмбэрл байна. Батбаяр гэж мундаг өмгөөлөгч байна. Яс усаар л өнгөрөөд байна. Ган очир гэж залуу 5 удаа шоронд ороод тэр сонгуулийн хар машины тухай тэр Монгол Ардын намын луврын тухай илчилснээс хойш ган очирыг 5 жил шоронд хийж байгаа одоо сүүлд нь шивэдэд гэр бүлтэйгээ амь хорогдож зогтож очиод тэндээ алуулсан байна. Тэгэхээр өнөөдөр бол энийг бол би одоо 7 сарын 1-ний өдөр яалаад 5 сайхан залуу гасал буудаад алчихсан. Жагслаа гэж. Тэгэхээр энэ Монгол Ардын нам байгаа цагт энэ аллага одоо энэ 104 жилийн хугацаанд байгуулагдсан цагаас эхлээд Монгол Ардын нам бол хичнээн олон мянган хүний амь насыг үгүй хийлээ. Тэгэхээр энэ их хядлага, энэ их айхтар хумргалан устгалыг хийгээд өдийг хүртэл хүн амины энэ ноцтой хэрэг нь илэрхгүй ийм хэрэгүүдийг хийгээд байгаа энэ нам байгаа цагт бид хятадаа салахгүй юм байна. Бид энэ мапчсан, авилгацсан төр нийгмээс ерөөсөө бид нэр ухарч чадахгүй юм байна. Бид хичнээн тэмцээч дээр нь гарч чадахгүй юм байна. Тийм учраас манай одоо их хурлын гишүүд байна. Энэ одоо хилмигсдийг хамгаалах энэ манай өнөөдрийн зохион байгуулж байгаа энэ холбооныхан маань энэ өнөөдөр бид нар хилмигсдийн өдрийг ингээд яриад идэг. Энийг бол одоо Монгол Ардын нам гэсэн энэ мапчсан, нүүрссэн, мапчсан энэ намыг бол аль 90 онд л одоо татан буулах байсан. Энийг л одоо ерөөсө татан буулах талаас олон улсын шүүгт энэ төр хандаад орвитойхон шиг энийг үгүй ихгүй бол ирээдүйн хойч маань одоо үнэхээр хэцүү байдалд орно юм шүү. Манайд одоо монголчуудын эдэлж одоо чадаагүй газар нутгийн дандаа хятадын муул уурхаан хятадын компаниудын мэдэлд очсон байгаа. Цаашдаа ер нь ямар шүү байдалд орох нь ойлгомжтой. Тийм учраас энэ Монгол Ардын нам гэсэн энэ намыг бол харин бүр татан буулгачмаар санагдаад байгаа юм. Энэ байгаа цагт хүн амны хэрэг аллаг хядлага ерөөсөө зогсохгүй. За хоёрдугаарт нь бол би юу хүсэж байна вэ гэхээр миний хувийн саналтай тэр өдөр цогтоотор маань ярьжсэн. За ерөөсөө би одоо өөрийнхөө өндөр өвгийг ах トゥ хоёр хамб байсан. Энэ хоёрыг цагаатгуулах гэд 20 жил яваад ерөөсөө уул мөрөнд гарч ирдэггүй юм. Тэгэхээр тэр хамбын овоонд авч алуулсан нь нутагтаа авчиад тэнд нь авчиад болуулсан юм уу? Ингээд ерөөсөө тэр тагнуулын ерөнхий газрын архиваарч яваад үндэсний архиваар яваад гарч ирдэггүй байхгүй юу? Тэгэхээр энэ ор сургууй алга болцсон энэ хүмүүс одоо яаж яах вэ? Эрхийн сэргээх вэ? Цагаатгах вэ гэдэг асуудал нэгдүгээр тулгарч байна. Хоёр тэгвэл миний ээж одоо өвөөг нь аваа явсан онноос хойш хэдэн жилийн дараа төрсэн гал голомтонд өссөн манай ээж 80 гарцсан хөгшин байна. За энэ хөгшин бол хүүхэд байхдаа л эсэргүүний хүүхэд гэдээ бүр адлуулж дам одоо хилмигдүүлэлт гэдэг юм чи үзчихсэн хүн байхгүй юу. Тэгээ одоо ээж маань бол 80 гарцсан одоо манай ээжийн насны ачцэн болох улсуудад тун хуруу дарам цөөхөн үлдсэн шүү дээ. Энэ хүмүүсийг бас одоо нөхөн төлбөр гээч юмд нь оруулаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр та нар маань нэгэнд энэ тухай ярьж байгаа юм чинь бүр энэ эрх зүйн хүрээндээ энийг хуульчлаад бүр албан ёсны болгож өгөөрөө. Би одон туяа гишүүнч хүртэл хийж л байсан нэг одоо их сайндаа нэг 100 хүрэхгүй хүн байгаа даа 100 гарах нь тий. Тэр хүмүүсийн нөхөн олгуурын төр 40 саягийн 80 сая тэрэнд нь оруулж өгөөсөө гэж хүсэж байна. За тэгээд тэр ор сургууй алга болсон гэдэг байгаа хүмүүсийнхээ тэрний цагаат хаж нэг мөр болгоод өгөөрөө гэд ийм л юм хүсэж байна да. Тэгээ баярлалаа та нарт.